Сайн байцгаана уу та бүхэнд амралтын өдрийн одоо мэндийг хүргье. Тэгээд хүний орчлонд хүн ирж буцаж яадаг ийм тавилантай. Тэгээд бид бүхэн 1-р, 3-р, 5-р өдөр болгон эрхэм хүмүүсүүдэд өдөж өгдөг. Энэ бүхний ардал заавал өв залгамжлын асуудал үүсч идэг. Буцаж байгаа улсуудын хувьд жам 9-ороо хугацаанд болон мөн түүнчлэн цаг усаар бас энэ орчлонгоос явах тохиолдол байдаг. Үүнтэй холбоотойгоор өв залгамжлын асуудал маргаан дагуулж байгаамаа. Тийм учраас монголчууд бид юу н гэрээсэл бичиж сурах хэрэгтэй байгаа юм. За өчтөр надаас нэг гэр бүл зөвлөгөө авлаа. Тэгээд анх дагвар охинтой бүсгүйтэй нэг залуу суусан байна. Тэгээд 50 жил амьдраад 70 гаруй настай болоод тэгээд факт өгсөн байна. За тэгээд эмнэлэгт эмчилүүлээд гарч ирсэн. За нас өндөр болсон учраас бас эмийг яаж мэдхүү гэж бодоод эхнэр хүүхдээ дуудаад давар охиноо тэгээд хүүхдтэй байсан. Тэгээд тэр хүүхдийн дуудаад амбулээрээ суужгаад одоо нөгөө хүн бол үнэ хэлсэн байт юм байна. За ингээд миний бие бол муудлаа, нас ч өндөр боллоо. За энэ байгаа төрөнгөө та бүхэндээ ер нь одоо хувааж өгье гэж бодсон юм аа. Хамгийн гол нь энэ дагвар охины хүүхэд бол одоо миний хүүхдээ тэгээд эхнэр намайг уучлаарай амьдралд ийм боллоо гэд энийг би маш олон жил тэр дотроо нууж авч ирсэн юм аа. Энэ бол одоо охины буруу байгаагүй миний буруутай үйлдэл байсан. Намайг уучлаарай гэжсэн те. Энийг сонсоод нөгөө эхнэр охин хоёр одоо бас маргаа өрнсөн. Улмаар хөрөнгөтэй холбоотойгоор охины хүүхэд өөрийнх нь хүүхдээр одоо барьцаалтж аваад зодтолцсон байгаа юм. Хөрөнгөө боловцлоод эхлэнгүүд нөгөө хүн бол тэр дураа дахин хараад ингээд нас олцсон юм эмгэлтэй зүйл болсон байна. Хорвоос илж уцах асуудал жам 9-орооч байж болно. Мөн цаг зуурынч бас байж болох байхгүй. Тиймээс ерөөсөө л гэрээсэл бич сурах хэрэгтэй. Саяын тохиолдолд бол тухайн хүн бол хууль мэдэхгүй учраас зөвхөн бодит байдал амьдралаараа хөрөнгийн маргаан гаргахгүй гэдэг үүднээс одоо хилцсэн. Хэрвээ хууль мэддэг бол эсвэл хуульчаас зөвлөгөө авсан бол зүгээр гэрээсэл үлдээл гэрээслэр өөрийнхөө нууц хүүхдэд тэгээд дагвар охиныхоо хүүхдэд хөрөнгөө үлдээсэн бол тэгэл ямар ч маргаангүйгээр хуваагаад авчих юм л боломжтой байсан байхгүй.